Манай хамгийн сүүлчийн цаг тарчлаа. Одоо цаг шөнийн 10 цаг болох чинь. Хятад оюутнуудын амжилттай байгаа нууц нь яг юундаа оршоод байна гэх юм бол ердөө л юм. Гадаа коридорт ширээ засцсан ингээд шөнийн 10 цагт хичээлээ гээ байж байна. Та тэгээд гайхаж магадгүй л те. Яагаад энэ хятад оюутнууд номын санд суух байгаа юм бэ гэж. Яагаад гэх юм бол номын санд суудаг байхгүй. Одоо тэгэнгүүт манай номын сан амар жижиг юм болов гэж бодож магадгүй. Яг үндэ манай номын сан бол маш том. 5 байна уу 6 дахин байлаа байгаа. Тэгээд битүү суудал. Өглөө 8 цагийн үед номын сангаас ингээд урах гэсэн ооч ингээд битүү болж. За тэгээд харийн улсын хүмүүс ингэж суралцдаг юм байна, ингэж хичээдэг юм байна. Ингэж хичээгээд амжилтанд хүрчгээд юм байна. Манай оюутнууд бас үлгэр жишээ аавна гэж найдаж байна. Одоо би сургуулиасаа гараад харлаа. За баярлалаа. But if you don't, we come in peace, love. We hope that you keep it yo.